Микрофоноо шалгаж байна. 1 2 3 гэдэг. Айгоо мэдрэмжгүй шүү дээ. За. Кончона. Hi guys. Дубай шоколад part 2. Та бүхэн нийгэм нэмэгдсэн юм шиг санагдахгүй байна уу? Микрофон тоосон би өчтөр тэгээ би бүр одоо амар баяртай байна заяа. Яагаад гэвэл би хэрвээ нэг бичлэг хийх юм бол зоолттой нэг дууны асуудал гардаг гэсэн аахгүй юу? Тэгээ би дээрээс нь гадаа гоё ингээд влог бичих гэх тэнгүүд очны чимээ чанга миний дуу хоолоос гарахгүй. Тэгээ ингээд нүүрэндээ тулгаа туцаа бариа ингээд бичдэг байсан бол одоо би ойрхон ингээд зүүгээл тэгээл хаач хамаагүй бичлэгээ хийх боломжтой болсон. Тэгээ би бүр амар баяртай байна. Энэ бол миний анхны микрофон байлаа. Өмнөх бичлэг дээрээ Дубай бичлэг Хабиби гэх ингээ маяглал амар дуу муу тайсан чинь копирайт авсан миний бичлэг зөвхөн тэр дууны 10 секундээс болоод тэгээд энэ удаадаа би юусо тим яг гоо зүгээр Google дээрээс хальт зөв Хабиби гэсэн бичиг тавьчих. За. Өмнөх бичлэг дээрээ би хэлсэн баг. Өмнөхдөр би Туркийн одоо Үлкэр гэдэг брэндээс гаргаж ирсэн одоо Дубай шоколадыг туршиж үзсэн байдэн штэ. Тэгээ тэр бол угаасаа зүгээр л нэг одоо Дубай шоколадны энд гаргаж байгаа бүх брэндүүдийн зөвхөн нэг нь л гэсэн үг байхгүй. Одоо манайхаар ярих юм бол бид нэр сүү байгаа штэ тий. Сүү чи өглөө сүү одоо ямар сүү гэдэг лээ. Өглөө сүү одоо малын өөр чи ямар нэгтэй сүү гэдэг лээ. Тэгсээ. За сүү хуцаад компани бас нэг сүү гэдэг штэ. Зүгээр сүү хувцас компани сүү эсвэл өглөө сүү хоёрыг гэж зүгээр тийм төрлийн үлкэр гэдэг төрлийн л байсан байхгүй юу? Өглөө сүүгийг би туршиж үзээ. Одоо өнөөдөр болохоор би сүү хувцас компани сүү гэдэг шиг заяа. Арай нэг өөр. Гэхдээ яг бүр юм нэг төстэй заяа. Бүр амар адилхан нэг олж авсан. Өнөөдрийн брендийн талаар болон яагаад би энэ Дубай шоколадыг ингэж хийгээд байгаа юм бэ гэдэг юмнуудаа би тайлбарлах дээр бүгдийг нь хийж нэ. За. Өмнөх бичлэг маань амар олон хүн төрсөн мөлий. Тэгээд би амар баяртай байгаа. Тэгээд энэ бичлэгийг би бүр дахиж хийх хүсээд тэгээд өнөөдөр finally би энэ шоколадыг авсан. Өмнөх нэрээ бичлэг дээр шоколадны үнэ амар их асуугаад байсан. Тэгээд би энэ шоколадыг бол зартгүй. Тийм. Зөвхөн та бүхэнд ингэ сонирхолтой болов гэж бодоод Туркэд амар viral болж байгаа тийм одоо шоколадыг та бүхэнд танилцуулаад байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа энэ шоколадыг Дубай шоколадыг бүгдээрээ задлж үзье. Энэ угаасаа миний өмнөх авсныг бодвол жоохон үнэтэй шоколад байсан. Тийм гадна талхан жоохон тийм тугалган цаас гэдэг лөө. Тийм цаасаар хийгдсэн юм байна. Вау! Яг нөгөө нэг амар төстэй юм шиг харж байна уу? Энэ шалгах доторх нь урсах хэрэгтэй шүү дээ жоохон. Тэгээ заавал тийм урсах шаардлагагүй. Ер нь бол их ногоон өнгийн юм гарч ирэх хэрэгтэй шүү. За. Писташка гэдэг нэртэй шоколад гарч ирэх хэрэгтэй шүү. Тийм гарч ирэх юм санагдаж байна. Аваа би ингээд тухайд үзлээ. Вау! Ийм бүр нэрээ оргино шүү дээ. Вау! Доторхын хардаа дотор нь ингээд бүр вау! Ийм байх хэрэгтэй байхгүй юу? Уг нь миний өмнөх шоколад чинь нөгөө писташка гэдэг нэртэй самарных нь одоо юу нь маш жоохон байсан байхгүй. Энэ амар их амтан бүр солиотой. Вау! Вау! Би энэ дондчихгүй дээ. Яна энэ бүр идүүлэлээ хараг тийм амттай байна. Авахаар бол жоохон иймэрхүү төрлийг авах юм байна.
сайн гадна талын зургийн сайн харж байгаа. Тэгээ зургийг нийтэлэхгүй мөлий. Жохон зузааныг авах хэрэгтэй юм биш үү заяа та хэрвээ гадуурын харах юм бол жохон зузааныг авах юм шүү. Oh my. Хэдэн хоногийн дараа гэсэн чинь энэнийг фризер аваад бод хадгалсан. Амар илүүдэл чинтэй болсон. За томатоос дахиад нэг ээс өмнө хийж хингээд далмин нь дахиад хазаад идэх. За баяртай. Дараагийн имлэгээр болзъя. Дараа нь илүү гоё зүйл тушиж. Чи яагаад үнийг ичээд татчихсан. Чаа оруулна. Дараагийн имлэгээр болзъя. Бай бай. Анти энэ нэрийг жоон юм халва шиг амттай заяа. Халва дээр нэмэгдсэн халва юу ч хэлмээр юм дээ. Шоколад дээр халва нэмээд тэгээд фисташка за мэдгүй. Ямар ч тийм халваатай жоон төстэй амттай шээ. Тэг юм болцсон.